Сайн байцгаана уу Сувдар энцэндэрч подкаст сонсогчдоо өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн подкастаар бид хүний ухамсарын 3 түвшний талаар, ухамсарын түвшин ахихад саад болдог зүйлсийн талаар, бясалгал хийгээд дээд ухамсартай холбогдох буюу чаналын хийж байгаагийн утга учирын талаар ярих болно. Дэлхий гэж гариг дээр ирээд эрдэнэ түүний биеийг олж төрөөд хүмүүс бид үндсэндээ 3 янзын ухамсарын түвшний аль нэгэнд нь амьдардаг байх нэ. Тэгэхээр ухамсарын 1-р түвшин гэж юу юм? Энэ нь бол англиар хэлбэл life happens to me буюу амьдралд бидэнд өөрт маань тохиолдож байгаа альва асуудал, бидэнтэй очирч байгаа хүмүүс, бидэнтэй тохиолдсон энэ үйл явдлын хохирогчийн байр сууриас амьдардаг энэ байдлыг хэлж байгаа юм. Үүнийг доктор Joe Dispenza багш маань амьзуулгын төлөвт амьдрах буюу стрессийн хариу үйлдэлийн төлөвт амьдрах гэж хэлдэг. Тэгэхээр доорх асуудлууд танд тохиолддгоо, та доорх төрлийн бодлуудыг боддгоо өөрөөсөө асуугаарай. Энэ бол ухамсарын 1-р түвшинд байгаагийн тохиол сигнал юм. 1-р амьдрах утга учраа алдах, амьдрал утга учиргүй мэт санагдах, амьдрал үнэхээр хүнд хэцүү гэж санагдаж, бууж өгмөөр, амиа орлмоор ч юм уу санагдах. За, 2-дугаарт нь болохоор эмэгтэй хүн болж төрөх амаргүй юм ч юм уу. Эсвэл эр хүний үүрэг ачаа дэндүү хүнд юм гэж зовж шаналх. Эмэгтэйчүүд маань эр хүнд итгэхээр эрхийн уруундаа итэг гэдэг ийм итгэл үнэмшилтэй амьдрах. Эрчүүд маань болохоор эсвэргээрээ эмэгтэй хүний өвс нь урт, ухаан богино гэх ийм төрлийн итгэл үнэмшил бодлуудтай амьдрах. За тийм үнэхээр бидний амьдралд энэ итгэл үнэмшлийг нь баттгах үйл явдлууд тохиолдсоор байх. 3-дугаарт нь манай дарах ёстой ийм хүн, тийм хүн надтай тэгж харьцдаг. Одоо миний цалин шудраг тогтоогоогүй, миний хийж байгаа ажил дэндүү их боловч цалин маань бага байна гэдэг ийм төрлийн бодол, ийм асуудал бидэнд байнга тулгардаг бол улс орны эдийн засаг ёстой муу байгаагаас болоод миний ажил хэцүү байна. Эсвэл хүнд мөнгөө мэхлүүлчихдэг, их хэмжээний мөнгө алддаг гэх мэт асуудлууд танд байдаг бол өөрийгөө ойлгодгүй, бусадтай сайн муу айлч талаараа ойлголцож чадахгүй байх, үзэн ядалцдаг хүмүүс ихтэй, өөртөө итгэдэггүй, бас хүнд итгэж чаддгүй. 5-дугаарт нь өөрийгөө илэрхийлж чаддгүй, үгээ залгидаг, ингээд хэлчихвэл дэмий юм болов, ингэж хэлэх үү яах вэ? За миний үг ямар чухал байв гэж дээ. Намайг угаасаа хинч сонсохгүй дээ гэж боддог. Эсвэл ямар нэгэн зүйл хэлчихэд араас нь харамсдаг. 6-дугаарт нь зүүн совин дотоод дуу хоолойгоо сонсож чаддгүй, маш их айцтай, эргэлзээ ихтэй, альва зүйлсийг хохирогчийн байр сууриас хардаг. За нойр гүтэлтэй байж болно. Өдөртөө их л ядруу байдаг гэх мэтчлээ. 7-дугаарт нь сэтгэл санаа тавгүй, докторгүй, ухамсаргүй бодчихдаг сөрөг бодлууд ихтэй, ухамсаргүй гаргачихдаг сөрөг айр шавар ихтэй, ухамсаргүйгээр хийчихдэг, үйлдчихдэг хариу үйлдэл ихтэй байх нь өөрөө эдгээр нь бүгдөө бидний ухамсар 1-р түвшиндээ байгаагийн илрэл юм аа. За тэгэхээр яагаад 1 2 3 4 явсан гэхээр энэ маань өөрөө бидний 7 хүрдтэй холбоотой байдаг. Тэгэхээр хэдүүлээ энэ хүрдний талаар дахиад хоошин дэлгэрэнгүй ярих учраас үргэлжлүүлээ сонсоод байгаарай. За эдгээр шинж тэмдгээс олон нь танд байх тусам бид амьдралын эргүүлэхэд ийш тийш шидэгдэх хаятай. Бидний орчин тойрны хохирогч болж сэтгэл санаа болон бие махбодын өвчлөл ихтэй, зовлон зүдгүүртэй амьдардаг гэсэн үг. За энэ бол сүнс сэрээгүй буюу ухамсаргүй төлөвт ер нь хүний амьтналаг мөн чанар нь давмгаалаад амьдарч байгаа хүний ухамсарын түвшин юм аа. Тэгэхээр зүгээр буруу гэж байгаа юм биш. Ер нь бол хүн төрчөөд өөртөөгөө ажиллах хүртлээр дандаа л энэ түвшинд байдаг. Энэ бол бидний амьд үлдэх програмчлал. Хүн гэдэг амьтны хувьд өөртөө тээж ирсэн энэ бүх програмчлал биднийг ухамсаргүй байгаа цагт яг энэ 1-р түвшин дээр барьж идэг гэсэн үг. За ухамсарын 2-дугаар түвшин нь life happens for me буюу хүн өөрийн мөн чанарыг баг багаар ойлгож, сүнсээ сэрээж, өөртөөгөө ярилцаж, сүнсний хөгжил нь тодорхой түвшинд хүрч байгаа хүмүүс бол life happens for me буюу ийм бүтээгчийн шинж тэмдэгтэй байдаг. Тэгэхээр дараах зүйлсүүд танд тохиолдож байгаа бол эдгээр төрлийн бодол танд орж ирдэг бол та ийм байдлаар амьдардаг бол өөрийгөө 2-дугаар түвшинд байна гэж дүгнэх нь байна. За үүнд нь юу багтах вэ гэхээр өөрийгөө яах гэж амьдраад байгааг гайхдаг, боддог, асууж хариултыг нь хаанаас ч юм өөрөөсөө ч юм уу гаднаас ч юм уу ирж хайдаг болсон байх.
За бясалгал йог хийх, подкаст сонсох гэх мэтээр яах гэж амьдраад байгаахаа утга учирыг, эрэл хайгуулыг хайсаар явах. Зарим зүйлсийг ойлгож ухаарч эхэлсэн хүмүүс бас энэ бүлэгт хамаарна. Тэгэхээр манай энэ Сувдаар энсэн дорж подкастыг сонсож байгаа гэдэг нь та энэ төвшөнд байгаагийн дохио юм аа. Өөртөөгөө ажиллаж блокуудаа нэг нэгээр нь тайлж, сэтгэл нь тайвширч, нойрон сайжирсан бол та мөн энэ төвшөнд байна гэсэн үг. Өөрийн дотроос ямар нэг дуу хоолойг сонсож, өөрийн дуртай зүйл, дургүй зүйл, хэл хязгаарыг ойлгож таньж эхэлсэн бол бас л энд хамаарна. Хэл хязгаараа хамгаалах, бусадтай харилцаагаа өөрийн хүснээр удирдах гэх мэтээр үр дүн гаргаж эхэлсэн бол эрүүл мэндийн байдал чинь сайжирсан, санхүүгийн байдал чинь дээрдэж, харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн бол та мөн л 2 дугаар төвшөнд байна гэсэн үг. За энэ мэтчлэн өөрийн хүссэн амьдралыг бүтээх аргыг олж авч манифест гэдэг зүйлсийг одоо хүмүүс аягүй их ярьдаг болоод байна шүү дээ. Тэгэхээр манифестыг хийж сурч амьдралаа өөрийнхоороо удирдахыг хичээж бүтээгч болж буй хүн бол ухамсарын 2 дугаар түвшинд амьдарч байгаа хүн юм. Үүнийг доктор Joe Dispenza багш маань амьдран оршихуйн төлөв буюу Кант бүтээгч болж байгаа гэж хэлдэг. За тэгвэл ухамсарын 3 дугаар түвшин гэдэг нь юу юм бэ гэхээр Life happens through me буюу тэнгэр газрыг холбогч, мөнх тэнгэрийн зараалаар амьдрагч, бурхны ухамсар, хүслийг илэрхийлэгч буюу гигантэн болох гэж байна. Энэ төвшөнд ирэхэд хүн дэлхий буюу материаллык хорвоо ертөнцийг их өөр өнцгөөс хардаг болно. Шунал хүслийн хүлээснээс салж минималист болж байгаль дэлхий, амьдралыг бүтээгч ухамсар энергиудыг таньж эхэлдэг. За тэгээд өөрийн дотоодод байгаа тэр дуу хоолой гэх үү, эсвэл бурханлаг дээд ухамсар гэх үү, өвөг дээдсийн мэрэгэн ухаан гэх үү, ийм төрлийн ухамсруудтай холбогдож үхэл амьдралыг их зөвөр ойлгож айдснаас салж тэгээд энэ бурхны ухамсар материаллык дэлхий дээр амьдрагч ухамсруудын гүүр болж амьдарч эхэлдэг. Тэгэхээр доорх шинж тэмдгүүд танд байвал та ухамсарын 3 дугаар түвшин дээрээ явж байна гэсэн үг. Тэгэхээр үүнд юу ах вэ гэхээр та зөвхөн идчихөөж өөрийн амин хувийн асуудлыг л бодож өөрийн хувийн асуудлыг л шийдэж би гэж амьдрахаа болно гэсэн үг. Чингис хааны маань хэлсэн ухаантай үг байдаг шүү дээ. Биеэ засна гэдэг нь ухамсарын 1-р түвшнийг гитлэхнэ гэсэн үг. Гэрээ засна гэдэг нь ухамсарын 2-р түвшнийг гитлэхнэ гэсэн үг. Төрөө засна гэдэг нь ухамсарын 3-р түвшинд гарсан хүнийг хэлдэг байхгүй. Тэгэхээр эхлээд биеэ засаад гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. Тэгэхээр угаас бидтэй өөрийн сэтгэлийн амар амгаланг олохоос нааш ахуйн одоо энэ идэх уух өмсөх зүүх амьдрах асуудлаа шийдэхээс нааш хүний талаар хүний өнцгөөс бусдын талаар чин үннээсээ чин зүрхнээсээ бодож тэдний өнцгөөс аливаа асуудлыг харж тэднийг ойлгож хайрлаж тэдний төлөө ямар нэгэн зүйл үйлдэж чаддгүй байхгүй юу? Яа тэгэхээр 1-2 дугаар түвшний ухамсарт байгаа цагт 3 дугаар түвшний зүйлсийг ойлгохгүй гэсэн үг. Тэгээ энэ үед хүн чин зүрхнээсээ бусдад өгч эхэлдэг, бусдад зориулж эхэлдэг, бусдыг хараад л ойлгож эхэлдэг. Сайн муу, сайхан муухай, үнэн худал, зөв буруу гин динс бол их л бүдэгхэн болж эхэлнэ. Тэгээ бүтлгүүтэл, урвалт одоо хүссэн зүйлээ бүтээж чадахгүй байх, хуурм эхлэгдэх, өөрийн зүйлийг хулгаад алдах, мөнгөө алдах гэх мэт асуудалд бол их тайван байж энэ бүхэн ямар нэгэн утга учиртай тохиолдож байгаа гэдгийг ойлгож энэ үйл явдлыг анхааралтай ажиглах боловч үүнээс ямар нэгэн ухаарл авч үлдэж үүнээс суралцаж мэрэгэн ухааныг заавал олж авдаг болж тэгээд яах вэ гэхээр хариу үйлдэл үзүүлэх гэхээсээ илүү үүнийг мэрэгэн ухаанаар бурхантайгаа хамт дээд ухамсартайгаа хамт тайвнаар даван гарч чаддаг болно гэсэн үг. Тэгээд нөгөө өмнөх 2 дугаар түвшинд сонсогддог байсан дотоод дуу хоолой нь улам чанга болох буюу энэ үед бурхны дуу хоолой, бурхны гар хөл, бурхны бие болж хорвоо дээр өөрийн тээж ирсэн зорилгын төлөө зоригтойгоор ажиллаж амьдарч үүний төлөө өгөхөд харамсахгүй айхгүй болно гэсэн. Нэг үгээр хэлбэл бидний өвөг дээдсийн хэлдгээр нөгөө мөнх хөх тэнгэрийн зараалаар амьдарч эхэлдэг гэсэн үг байхгүй ухамсарын 3 дугаар түвшинд ирэхэд. Энэ үед хүн гүүр болдог. Тэгэхээр ухамсарын 3 түвшин гэж ийм 3 өөр түвшин байдаг байна. Гэхдээ нэг асуулт байгаа шүү дээ. Хүн бүхэн л ухамсарын 3 дугаар түвшинд амьдрахыг хүсдэг.
Гэвч яг юу биднийг ухамсарын түвшин ахиулахад саад болоод байдаг вэ? Энэ бол нөгөө энерги 8 төвгээд өмнө нь манай энэ Сувдаар энсэн дорж подкаст дээр тавигдчихсэн нэг подкаст байгаа шүү дээ. Энерги 8 төвгээд. Түүн дээр яригдчихсэн бидний нөгөө хүрдний блокуд байхгүй юу? Орчин үеийн шинжлэх ухаанч эрдэмтэд материйг үүсгэгч анхдагч зүйл нь мэдээлэл, давтамж, долгион, мөн гэрэл гэд нотолчихсон байгаа. Энэ гурван нийлэхээр ухамсарыг бүтээдэг. Ухамсар гэдэг нь юу юм гэхлээр ой санамж, итгэл үнэмшил, хариу үйлдэлийг өөртөө тээгч, эдгээрийг өөртөө агуулгач байхгүй юу? Тэгэхээр хүний эс бүхэн ухамсартай буюу хүний эс бүхэн мэдээллийг тээж, мэдээллийг дамжуулж, мэдээлэл хариу үйлдэл үзүүлдэг. Тэгээд тэр тухайн мэдээллийнхаа давтамж, долгионыг өөрөөсөө ялгаруулж, яг ийм төрлийн гэрлийг өөрөөсөө ялгаруулдаг гэсэн. Тэгэхээр ийм учраас бидний эсээс бүрдсэн эдүүдээс бүрдсэн эргэтнүүдээс бүрдсэн эргэтэн тогтолцоо бүр нь өөрийн онцлог мэдээллийг агуулж яадаг. Энэ мэдээллийнхаа энерги, давтамж, долгионыг өөрөөсөө ялгаруулж яадаг. Энэ төрлийн мэдээллийн ялгаруулах тэр гэрлийг буюу өнгө будгийг, тэр өнгөний эффектийг, гэрлийн хугарлыг энэ өөрөөсөө ялгаруулж өөртөө ахуулж идэг гэсэн. Ийм учраас бидний нөгөө хүрднүүд чинь өөр өнгөтэй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ энергийн төв буюу хүрд гэж нэрлэдэг байдаг энэ зүйл дээр блок үүснэ гэдэг нь өөрөө аль хүрдэн дээр блок үүснэ бид яг тэр хүрдний өнгөөр өөрийгөө, бусдыг, амьдралыг, энэ ертөнцийг зөвхөн тэр өнгөөр хардаг болж гацаанд орохыг хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгдүгээр ухамсарын түвшинд байгаа хүн амьдралыг яг л тэр өнгөөрөө хараад бусад өнгө будаг харах өнцгийг орхигдуулж эхэлдэг гэсэн үг. Гэтэл бидний биед үндсэн ийм 7 өнгө. За тэгээд энэ үндсэн 7 өнгө чинь хоорондоо сүлэлдээд янз бүрийн байдлаар сүлэлдээд холилдоод хоорондоо ингээд нийлээд ирэхээрээ орчлонгийн бүх өнгө будаг харах өнцгийг ууг нь биедээ бид агуулж чадна гэсэн үг байхгүй юу? Агуулах хэрэгтэй ч гэсэн үг бүр ингэж ярил тэ. Ингэж чадвал бид ямар ч блокгүй энерги чөлөөтэй урсгаж нөгөө кундалини сэрэх гэж ярьдаг тэ, ухамсар ингэж сэрэх, гэгэрэх энтер гэж яриад байдаг. Энэ зүйл чинь бидэнд тохиолдно гэсэн үг. Тэгвэл хүмүүсийн яриад байдаг чаналын хийх буюу тэ дээд ухамсартайгаа холбогдох, бурхны ухамсартай холбогдох ч юм уу, үг дээдстэй холбогдох гэж юуг яриад байгаа юм гэхлээр бид нөгөө ямар нэгэн өнгөн дээр гаццсан хорвоо ертөнцийг зөвхөн тэр өнгөөр хараад байж хахад чин сэтгэлээсээ өөрөө яг ухаарч ойлгож тэр өөр өнгө будгийг, өөр мэдээллийг, өөр харах өнцгийг буюу өөрт байхгүй шинэ мэдээлэл, шинэ бүтээлт санаа, гарц гаргалгаа, учир тайлбарыг бүр яг өөр дээрээ боддоор эд эсэн дээрээ ингээд жинкнээсээ ойлгож хүлээж авна гэсэн үг байхгүй. Чаналын хийн гэдэг чинь дээд ухамсартайгаа холбогдно гэдэг чинь, бурхантай холбогдно гэдэг чинь мэдээлэл хүлээж авах гэсэн үг. Мэдээлэл хүлээж аваад өөрт байхгүй шинэ өнгүүдээр холио солио сүлэлдээ хийлгээд тэгээд энерги маань, блок маань тайлагдахад энэ шинэ өнгө, шинэ будаг, шинэ харах өнцгүүд бидэнд туслана гэсэн үг. Тэгэхээр үүнийг манай тархиа өөрчил сургалтынхан нүдэн анз бясалгалаа хийж сууж агаад л хийдэг. Бид нэр дон гэл гинт тэг хэрэгтэй, ингэх хэрэгтэй. Тэрийг тэгж ойлгох, ингэж ойлгох. Чи ийм хүн, чи тийм хүн. Гэх мэтчлэн ийм шин санаа, ойлголт ухаарал бид нар үүнийг мэрэгэн ухаан гэж нэрлэдэг байхгүй. Мэрэгэн ухаанууд бидэнд бууж эхэлдэг. За тэгэхээр та бүхэн өөрийнхөө ухамсарыг хэддүгээр түвшинд явж байгаагаа доор бичиж бидэнтэй хуваалцаарай. Тэгээд мэдээж суугаад байгаа subscribe хийгээрэй. Бид цаашид маш сонирхолтой, үнэн бодиттой, олон хүн дээр туршигдсан ийм туршлага, ойлголт ухаарал, мэрэгэн ухааныг та бүхэндээ хуваалцаар байх болно. Тэгээ хамгийн чухал нь шүү дээ. Эдгээр мэдээллийг зүгээр л ингээд сонсоод өнгөрлөөгээд амьдралд чинь үнэндээ юу ч өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл эд эс чинь өөрийн болгож хүлээж аваагүй, боловсруулаагүй учраас. Харин үүнийг өөртөө хэрэгжүүлж ээж, туршиж үзжээж сая танд хэрэгтэй зүйл болж буух буюу таны өөрийн боловсруулсан, эд эсний чинь боловсруулсан таны боловсрал болж хуурна гэсэн үг. Тэгэхээр эхний 2 дугаар төвшнийг давхад манай тархиа өөрчил анхан шатны сургалт танд тусланаа.
Харин аль хэдийн тархиа өөрчлөлтөө суудсан дөрөв 2 дугаар түвшний одоо ухамсарын түвшин дээр байгаа суралцагчид маань тийм манай үнэнд суралцагч, хайртай суралцагчид маань ухамсарын 3 дугаар түвшинд гарахт нь туслах зорилгоор тархиа өөрчлөлт агсан шатны сургалтаа 6 дугаар сараас эхэлж явуулах гэж байгаагаа дуулахад таатай байна. Үүнийг багш нь өөрөө ч их удаан хүлээлээ. Би яг агсан түвшинд юу заах юм гэж олон сар жил хайж, бодож, мэрэгэн ухаан бүх зүйлсээ нэгтгэж хурааж хуримтлуулсаар байгаад агсан түвшнийхаа сургалтыг хийхэд бэлэн боллоо. Хамгийн гол нь танхимаар явах тул суудлын тоо хязгаартай. Тэгээд ирэх нэгтгэс буюу 5 сарын 26-ны өдрөөс эхлүүлээд тархиа өөрчлөлт аптер бүртгэл нь эхэлнэ. За тэгээд ухамсарын 3 түвшнийг блокуудын тухай, энергийн төвүүдийн тухай, чаналын хийх буюу холбогдох тухай сайхан тодорхой ойлголт өгөх хичээлээ энэ подкастаараа тэгээ та бүхэн таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй, лайк, шеэр. Яагад бол үүнийг ойлгох нь эргэн тойрны маань бүх хүмүүст хэрэгтэй чухал байгаа учраас түгээгээрэй. За ингээд дараагийнхын подкастаар уулзъя. Баярлалаа. Та бүхэндээ хайртай шүү.